Улаанбаатар хотын эмзэг бүлгийн хүн амын эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмжийг сайжруулах, эрүүл мэндийн даатгалд эмзэг бүлгийн иргэдийг хамруулах туршилтын загвар төслийг хэрэгжүүлж байгаа билээ. Улмаар эмзэг бүлгийн ард иргэдийг эрүүл мэндийн даатгалд хамруулах, цаашлаа тэдгээр иргэдэд эрүүл мэндийн анхан шатны тусламжийг ойртуулах үүднээс нийслэлийн хүн ам ихтэй сонгон хайрхан дүүргийн 22 дугаар хорны тахилт хэсэгт эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг үзүүлэх салбарын нээлт өнөөдөр болсон юм а. Нийслэлийн эрүүл мэндийн газар бол өрхийн эмнэлгийн тусламж, анхан шатны тусламж үйлчилгээ хөгжүүлэх талаар бас бодлогын чанартай нэлээд өөрчлөлтүүдийг хийж байгаа. За энэ дотроос бол одоо нэгдүгээр өрхийн эмнэлгийн байрны асуудал байна. За хоёрдугаарт алслагдсан дүүргүүдийн хүн амд үзүүлэх тусламж үйлчилгээний хүртээмж чанарыг сайжруулах. За мөн өөрөвдүгээрт нь эмч мэргэжилтнийг одоо давтан сургалтанд хамруулах гэх мэтчлэнгээр олон ажлуудыг хийж байгаа. За ер нь Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр Улаанбаатар хотын эмзэг бүлгийн иргэдэд үзүүлэх тусламж үйлчилгээний хүртээмжийг сайжруулах гэсэн төслийг одоо Чингэлтэй сонгон хайрхан Баян зүрх дүүргүүдэд 15 төслийг хэрэгжүүлж байгаа. Тэрний нэг хэсэг нь өнөөдөр энэ манай одон тоонлол өрхийн эмнэлгийн одоо алслагдсан хэсэгт тахилтын хэсэгт байж байгаа энэ өрхийн эмнэлгийн одоо салбар буюу цовлогчийн пост юм аа. За одоо энэ зөвхөн энэ хэсэгт гэхэд 3500-аад хүн ам одоо суурьсан байгаа. Ийм учраас энд одоо эхлээд одоо төсөл эхэлж байхад бол зөвхөн совилогч суугаад одоо иргэдэд одоо анхны тусламжийг үзүүлэх, даралтын үзэх төдийгээр үйл ажиллагааг эхлүүлнэ гэсэн ийм бодолтой байсан ч одоо 3500 цаашдаа энд бол 100000 хүн суурьсан ийм одоо хороолт үүсэх нэ. Тийм учраас 3500 хүнтэй учраас бид нэг эмчийг байнга энд ажиллуулах ийм одоо арга хэмжээ авч байна. Эмзэг бүлгийн иргэдийг эрүүл мэндийн даатгалд хамруулах төсөл нь Баян зүрх дүүрүүд хэрэгжиж эхэлсэн бөгөөд үйл ажиллагаа өргөжүүлэн хүрээгээ тэлж сонгон хайрхан дүүргийн 22, 23, 24, 25 дахь хороодын эмзэг бүлгийн эрүүл мэндийн даатгалд хамрагдаагүй иргэдийг эрүүл мэндийн даатгалд хамруулж эхэлсэн юм а. Улмаар өнөөдөр сонгон хайрхан дүүргийн 22 дугаар хорооны эмзэг бүлгийн ард иргэд инхүү шинээр байгуулагдсан салбараараа үйлчлүүлж эрүүл мэндийн үйлчилгээгээ бүрэн авах боломжтой болж байгаа юм а. Үрдэнтэй байлгүй яах вэ? Яагаад гэвэл тэр болгоно нэг бидний зорилт бүлгийн маань хүмүүс одоо өндөр настангууд ахмадуу тэгэл хүүхэд очиод нэлэх нараа ихтэй хөгжлийн бэрхшээлтэй иргэд бас их байдаг шүү дээ. Тийм учраас тэр болгоно нэг өөрснийхөө одоо хүссэн үедээ ингээд бас очиж үзүүлээд үйлчлэгээ авахд бас бэрхшээлтэй байдаг юм. Яагаад гэвэл нэг зам тээвэр хөгжөөгүй энд чинь бас цагаар нөгөө 2 цагийн зайтай ч юм уу 3 цагийн зайтай ч юм уу ингэж унаа явдаг. Тэгээд тэр унаанд явахдаа бүр ингээд тойроод явдаг учраас 2-3 автобус дамжин нөгшөө хүмүүс. Тийм учраас тэр болгонд нэг авъя гэсэн нөгөө тусламж үйлчилгээг баг авч чадахгүй хүснэ. Тэгээд энэ харин нээлттэй Азийн хөгжлийн банкнаас эмзэг бүлгийн иргэдийн эрүүл мэндийн тусламжийг ойртуулах юм төсөл дээр манайх 15 энэ төсөл зарлагдсанаас одоо манайд хамгийн зохимжтой энэ алслагдсан хэсгийн хүн амд эрүүл мэндийн тусламжийг ойртуулах төсөл юм болоо гэж бодоод тэгээ би совилогчийн пост гэдгээр төслөвчсөн. Тэгжэл яг нэг жил одоо болоод баг дуусгаж штэ тэр маань. Тэгжэл энэ хүн ам маань маш хурдцаагаар өсөж ийн л да. Ягаад гэвэл энд нэг хард зам тавих гад тэгээд ч газар олголтын маань ихэнх гол газар маань энэ тахилт хэсэг гэдэг учраас хүн ам маш их хурдан өссөд баг нэг эмчийн одоо стандарт нормын хэмжээний хүн ам өсчихсэн. Сонгон хайрхан дүүргийн 22 дугаар хорооны тахилт хэсгийн иргэдэд зориулсан тусгаалсан байранд өрхийн эмч, совилогч, өрхийн эмнэлгийн тусламж үйлчилгээг тасралтгүй үзүүлэх ба эрүүл мэндийн анхан шатны тусламжийг жигд хүртээмжтэй шуурхай хүрэх гэд энэхүү төвийн үйл ажиллагаа чиглэгдэж байгаа юм а. Иргэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээгээ цаг алалгүй авах бүрэн боломжтой болж байгаа юм. Эмнэлэгтэй болж байгаадаа маш их баяртай байна. Түүхэд настангуудаа одоо тэгэл даралт маралт үзүүлэх, эм тарианы туслалцаа үзүүлэх гэдэгт бол одоо ойрхон эмнэлэгтэй болсондоо маш их баяртай байна. Бид нар одоо энэ алслагдсан газар одоо ийм сайхан юу нээж өгч байдаг чинь хамгийн сайхан юм болж шít одоо бидэнд ойр дотор настай улсууд чинь одоо юу ягаар даралтаа үзүүлнэ, эмнэлэгтэй үзүүлнэ их сайхан юм болж байна. Их баярлж байна. Ямар тач аслагдсан хэсгийн хүн амд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ ойртож иргэд маань ямар нэгэн хүлээлж чирэгдэлгүйгээр өрхийнхөө совилогчийн постоор үйлчлүүлж эрүүл мэндийн үйлчилгээгээ бүрэн авах боломжтой болж байгаа юм а.